маа яригдчихээн гэл. Johnny Depp гоё юм шүү. Johnny Depp сайхан зүйл. Гү дуусахгүй шүүгүй нэр ёстой please. Тийм он гэснээс хэр даадаг вэ? Тоол юм. Яа залуу хүн бай. Санаа зовоод бас нэг амар одоо өөрийнхөө санаа зовмор өөрийнхөө багийн нэг юм ярихад юмсан байхгүй. Хувийн амьдралын талаар асууж болох уу танаас? Болно шүү. Лазар юусэн. Юу лээ? Би бүр ёо. Сивэр. Тэгсэн чи тэр нь хариулсан байдаг хгүй. Бас хийлэх санаатай ангид. За тэгээд би бүр дэлбэрсэн. 2-ын 3 Хай. Танилцхан үзэгчдээ та энэ цэгийн сайт Crash нэвтрүүлэг эхэлж байна. Үзэгч та бүхний хайртай одоо эрхмүүдийг энэ нэвтрүүлгээрээ онцлох болно. Энэ удаагийн дугаарт үзэсгэлэн төвлөртөр бүсгүй төгсийг өрөө оролцуулж байна. Бидний урилгыг хүлээн авч үзээрсэн баярлалаа. Ирсэн баярлалаа. Бахан гиталчтай гэж байна. Ер нь хүн болгон хайрыг өөр өөрөөр боддог. Crash гэдгийг бас өөр утгаар ойлгодог шүү дээ. Тэгэхээр Crash гэдгийг таны хувьд яг юу гэж ойлгож байна? Crash одоо миний хувьд хэлбэл Johnny Depp ч миний crush дээ. Юу байсан шүү дээ. Нэг юм би нэг юу гэдээ тайлбарын Facebook дээр харсан юм аа. Нэг хүний ингээ гоо сайханд дурлаад байгаа мөртлөө хамт байх магадлал 0.00001% байх crush гэнэ. Тэгэхээр тэр ч одоо миний хувьд одоо Johnny Depp байна, Jason Momoa. Монголоос байж болтгүй мó Crash нь? Монголоос бол тэгэл хайрлал байгаа шүү дээ. Тэгэхээр сүүлийн үед яг юун дээр ажиллаж байна те? Карантинлэгтээ нэлээд уйтгартай байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол манай загварынхны хувьд гэх юм бол миний ажлын хувьд гэх юм бол ер нь бол явж л байгаа. Тэгээ Монгол дизайнерууд маань ерөөхдөө ажил гэх юм бол уусаа дэмжиж те одоо үнэхээр өмнө нь яг ийм хэцүү үед угаасаа тэгэл яг салбарынх нэг дэмжиж авч явах миний хувьд яг чухал санагдсан л та. Тэгэхээр ингээд гоё бүтээлч ажил хийгдэх ч юм уу те аль болох зүгээр суухгүй тэг бүр болох л бартер байвал бартер байгаа те хамаа ямар ч ингээд ажлын миний ч ихсэн ажлыг дэмжээл бийцсэн тэднэрийг дэмжээл тэг нэг нэгэндээ тустай энэ үеийг нэг даваал гарчий гэдэг тийм зорилготой л байгаа шүү дээ. Тэгэхээр яг сүүлд ажилласан ажил нь ямар ажил байгаа вэ? Жохон дэлгэрүүлээд ярил те. Нөгөө Ринчин 9 гэдэг шүү дээ. Ринчин 9-гийн одоо зураг авалтын цэнгүү битэр тарсан байгаа. Маргааш нэг шин гарч ирж байгаа нэг зурагч юм байгаа. Тэрнтэй бүр нэлээд том зураг авалт хийх гэж байгаа. Костюм пижакны нэг шинээр нэг би тэрийг хамаагүй ярьж болохгүй байгаа. Тэрнээс гэр хийсэн байгаа. Тэгээд мэдээж хэрэг манай кадр бас нэг манай найз кадр бас нэг шинэ коллекц гаргаж байгаа. Тэрний бас зураг одоо ингэж гаргаж байгаа. Тэгээд дахиад нэг шинэ зурагч байгаа юм гэхгүй. Тэгээд айгүй гоё нэг юм дэмжсэн ажлуудлаар үед их явагдаж байна. Хувийн амьдралын талаар асууж болох уу танаас? Болно шүү. Тэгэхээр гэртээ яг хинтэйгээ амьдардаг бай тээ? Ер нь бол эмээ, ээж, охин яг ингээд ерөөхдөө л яг ингээд нэг дараа тий. Цэнгүүн хамт амьдардаг. Цэнгүүн болохоор ерөөхдөө л 90 орчим байд юм аа. Ажил төрөлгөл ер нь амар олон юмнаас шалтгаалаад тий цэнгүүн битэр чинь бас тий битэр чинь студид болсон шүү дээ. Одоо контент хийж байгаа, рекламнууд хийж байгаа. Тэгээд тэрний ажил чинь бас ерөөхдөө бол хаяа ингээд шүнжин сууж эдит хийн гэдэг ч юм уу ингээд нэг юм нэг тодорхой цаг нар байхгүйгээс ажил. Тийм учраас яг ингээл бүр яг ингээл нэг цагийн үертэй нэг ингэж бас байх жаахан хэцүү л байгаа гэж байна. Тэгэхээр яг сошиал дээр хэр идэвхтэй байдаг вэ? Ер нь бол баг офс болчлаа шүү дээ. Ер нь бол сошиал медиа чинь угаасаа ер нь бол Монголд одоо яг карьер болж эхэлж байгаа шүү дээ тий. Гадаад болохоор эн чинь бүр угаасаа маш том карьер байгаа тодорхой хэмжээний хугацаагаас яатсан байгаа. Тэгээд сошиалд бол аль болох идэвхтэй байхыг хичээдэг гэх юм уу. Хаяа гэхдээ би чинь бас юу штэ. Уур хүрхээр хамаг аппликейшнүүдээс яг уцаас устгаад 7 хоног таг болж болоод. Гэтэ ер нь ямар ч хүн сошиалоос нэг тийм юу гэдэг үлээ нэг юм жоохон зайгаа барих тий. Зайгаа барих болохоор өөрийн нөгөө сэтгэл санааны эрүүл мэндэд аягүй чухал юм шиг санагддаг ш. Та болохоор бүр амар урам орол өтөр болох багслаа гэж. Тийм үе үүдэг тэгэл яг юунаас шалтгаалал одоо тэр үеийнхаа нөгөө сэтгэл зүгээс шалтгаалал янз л гэж. Миний одоо сошиалор хүмүүс нэг хэлхийг хүсдэг зүгээр нэг юм гэх юм бол нэг юм юу гэхгүй нэг юм ийм байх ёстой гэл ингээл бадцчаал ингэлээд шүү дээ. Би тиймэрхүү нэг дагаадах дургу гэх юм уу одоо нэг юм чи туранхай байх ёстой гэдэг ч юм уу. Чи ийм биеийн сайнстай байх ёстой. Чи ийм байх ёстой гэх нэг юм нийгмийн ягаад чи ханаасаа бий болсон мэддэхгүй нэг юм хүний ингээд ойлголтууд байгаа. Тэрийг нэг аль болох нэг шахахгүй гिचээдэг гэх юм уу. Үгүй шүү дээ. Хүн зүгээр
өөрөө илэрхийлээд айгу тийм гоё лүрт айгу кайфтай л байх хэрэгтэй. Өөрийнхөө байгаа нь тэр нь гоё байх хэрэгтэй тий. Тэгээд хамгийн гол нийгмийн одоо ингэ шахаж байгаа юмнуудаас болоод залуу хүүхдүүд нэг жаахан өөртөө итгэлгүй байгаад тий. Тэнгүүт яг яагаад өөртөө итгэлгүй байгаа ингээ харахаар нөөх нь ямар тэнэг шалтгаалж байгаа шиг тий. Жижигхэн шалтгаан байдаг. Тэгээ би нэг V-line нүүргүүч гэж яах шиг тий. Йоо тий ямар амар том шалтгаангүй байхгүй. Би болохоор нэг тиймэрхүү юмыг аль болох жаахан эсэргүүцэх тал дээр илүү хандлагатай байдаг юм. Сошиал яг Монгол төвчөөд бас нэг 4-5 жил, за биш 10 жил болж шүү дээ. Ер нь бол сүүлийн 10 жил эрчимтэй одоо телевиз, радиогоос холтоод сошиал орчинд хүмүүс идэвхтэй болсон тий. Таны хувьд яг Facebook, Instagram, Twitter гэл YouTube ер нь хэр удаан хэрэглэж байна? За Facebook болохоор би хамгийн удаан хэрэглэж байгаа юм. Яг 19 жил болж байгаа хаа. Яг Берлинд ойтон болж очичаал нэг Facebook нийт. Тэрнээс өмнө хай тав гэж байсан. Хай тав байсан. Хэрэгэлдэг байсан. Харин мартчихин да. Одоо хай тав чинь бүр юу болсон бэлээ шүү дээ. Би нэг орох гэж үтсэн чинь зүгээр хоорондоо танилцдаг юм тендер мендер шиг болсон бэлээ гэж. Тэгээ Facebook болохоор одоо яг л хай тав өмнө ямар байсан тиймэрхүү болчиход байгаа шүү дээ. Instagram болохоор нэг хэрэглээд нэг 6 жил болж байгаа юм уу? Тийм. Өмнө болохоор яг нэг аккаунт байдаг нэг хэрэгэлдэг байсан аахгүй юу. Тэгээ яг охин нэг нас хүрээд хүрсний дараа яг нэг идэвхтэй хэрэгжилж эхэлж байсан. Тэгэл одоо YouTube гэх юм бол цэнгүүнтэй нийлснээс хойш одоо бараг 4 жил болж байна. Илүү идэвхтэй хэрэгжилж эхэлсэн шүү дээ. Тэрнээс бол би өмнө зүгээр л үзэгч байсан. Өөрөө нэг яадаг. Би чи ганцаараа влогууд хийжсэн шүү дээ. Хийжсэн шүү дээ. Нэр тийш би өөрөө марцсан шүү дээ. Гэдэг байсан. Яг би өөрөө шиг мартагдчихсан. Үздэг хүмүүс байсан юм уу гэдэггүй. Яг өөрөө зүгээр сонирхлоороо бас загвар влог хийжсэн тий. Ганцаараа яг влог хийжсэн. Үгүй одоо цэнгүүнтэй хамт влог хийжсэн тий. Тийм завсарлаад нэг жил болцсон. Гэхдээ одоо эргэж орно. Влог руугаа. Гоё байсан шүү. Дахиад ороорой. Орно. Ягаад бас завсарлаж байгаа тий? Влог чинь тэгэл бас жаахан юу шүү дээ. Ажиллагаа өндөртэй тий. Ажиллагаа өндөрөөс гадна хүмүүс жаахан ингээд нэг тийм сонин байдлаар нэг хүний амьдрал руу жаахан хүний амьдрал руу ингээд алдах гэдэг юм шиг санагдаад байдаг хгүй. Жишээлбэл цэнгүүн битэр болохоор охиноо влог нэг оруулаад тах дургу манай хөрөж камер дургу байхгүй. Тэгэхээр ингээд хүмүүс ингээд төсөө охиноо хайцсан юм уу гэж яах шиг тий. Амар сонин юм бас. Тэр тэгж бичиж байгаа хүмүүс надад бол нэг тийм нөлөөг юм шиг санагдчих шүү дээ. Гэтэ би амар сонь ингээд нэг намайг янз бүрээр хэлэх ч юм уу тиймэрхэнд одоо бүр дүжирсэн байхгүй 10 жил болж байгаа. Манай охинтой холбоотой юм хэлэхээр би бүр амар эмзгээр хүлээж авдаг. Тэгээ тэрийг ерөөсө болж чадахгүй тэг яшиг шиг ингэж харах шиг гээд. Гэтэ яг хуу бас бодсон л дээ эргээд влог руугаа орё дөө. Бас гоё штэ гэдэгхгүй. Тэг хамгийн гол нь влогуудаа эргэж үзээд айгу гоё юм ойлгож байгаа байхгүй ингээд тэгэл өнээрээ юм байсан шүү дээ. Би нэрээ чихээ ингээд олон цолцсон байсан шүү дээ. Тэрийг ингээд эргэж хар санахаар нэрээ бас гоё юм байна да гэж байна. Бас өдрийн тэмдэглэл шиг л юм да тий. Тэгээ тэр нь гítгэн байхгүй болчихгоо бас тий. Юу ингэдэж штэ Instagram, Facebook одоо өдөр ирэх тусам хавтаа тэгээ шин зүйлүүд гарч ирэл байгаа штэ. Тэгэхээр охтууд ер нь яг энэ хоёр сувгийг айгүйх ашиглаж байна. Ялангуяа бүр хөгжүүлэхийг амар хүсэж байгаа штэ. Тэгэхээр та бас нууцаасаа хуваалцаарч яг яаж Instagram, Facebook-ыг хөтлвөл хүмүүс илүү их даах вэ? Одоо нэг юм жишээ өгдөг штэ. За яг хуу үгүй надад бол гол нь яг ингэ баримталдаг нэг юм бас байхгүй болохоор гэхдээ зүгээс нөгөө зөвлөгөөнүүд гэх юм уу гэхэд одоо Instagram дээр жишээлбэл зураг постлоо гэхэд оройны 8-аас хойш постлдог ч юм уу тий. Тэгээд ажил харцны дараа ингээд хүмүүс engagement арай өндөр байх. Хүмүүс яг нэг хардаг цагт тий. Тий, илүү харах цагт. Ягаад тэгэхээр одоо нөгөө алгоритмээс ч юм болоод бас огт харахгүй алга болчих болно шүү дээ. Илүү engagementтэй, илүү олон лайктай зургууд ингээд хүмүүсийн энэ юун дээр ингээд нэнгүүт гарч ирээд байгаа байхгүй. Тэрийг бас нэг бодолцож болно. Тэнгүүтээ би болохоор яг дагагчтайгаа илүү юм юу байхыг хүсдэг гэх юм уу? Ингээд харилцсан ингээд мессежүүд ингээ аль болох байнга шалгахыг хичээгээд надаас юм асуусан байвал хариулаад тэгээд коммент бичсэн байвал бараг аль болох бүгдэнд нь ингээд хариу өгөхийг хичээдэг гэх юм уу. Одоо ингээд алба байхгүй л дээ. Гэтэ надад тэрийг тэгж хөтлөхөр арай жахин кайфтай байдаг гэх юм уу. Тэгээд зураг авлаа гэхэд одоо ингээ нэг юм хитрхи олон фильтртэй хитрхи эдиттэй ч юм эсвэл нэг тийм байдаг шүү дээ. Тийм зургууд бол одоо ер нь ингээл нэг юм одоо нэг 2000 оны шиг харагдаад байдаг болсон шүү. Тэгэхээр яг ингээд айгүй гоё зураг авахтаа гэрэл бас айгүй чухал байхгүй. Тэгээ үнэхээр юм мэрэгжлийн гэрэл байхгүй гэхэд яг одоо нөгөө нэг golden hour гэдэг шүү дээ. Нар жаргаж авах үеэр ч юм уу яг ингээд цонхны хуурд ардаа цагаан өшгтэй ингээд зураг мураг авдаг ч юм уу те. Яг ингээд нарны гэрэл зураг авахаар зураг илүү гоё харагддаг гэдэг ч юм уу.
Тэгээд нэг юм одоо яг энэ хүн яг ингэж байгаа юм чинь би яг ингэ гэхгүй мэдээч хэрэг хин одоо бусад энэ бүх юмнаас ялгарах нэг юм байвал бас зүгээр. Өөрийн гэсэн мэдрэмжийн асуудал. Тэгээ өөрийн гэсэн нэг мэдрэмж нэг эстетик байгаа шүү дээ. Гаргах тийм стайлны юм тийм. Тэгэхгүй бол тэгэл одоо ингээд инста байдий гэдэг одоо нэг юм гараад байгаа ш тохиом ингээл үгүй аль болох бас тийм биш байвал яг тэгэхээр одоо баг устаас өвөрмөц байвал тийм. Одоо нэг өөрийн чи яриад өөрийнхөө байх гэдэг юм гарч ирж байгаа тийм. Өөрийнхөө сэтгэж өөрийнхөө ингэж тэлэлтэй явуулах гоё л тийм. Тий би хувьдаа бол тэгэж боддیں۔ Би бас санал нийлж. Мэдээч хэрэг ер нь бол гэхдээ тэгэл хүн болгоны бас нэг юм харах үнцэг өөр өгдөг гэдэг шиг. Миний хувьд яг бол юм. Ааха. Тэр олон фильтрээс ер нь татгалзуул тий. Тийм би болохоор зүгээр Lightroom гэдэг нөгөө нэг фото эдитэлдэг апп байдаг хгүй. Илүү мэрэгжлийн маягаар эдитэлдэг. Ингээд нөгөө нэг юу гэдэг лээ жахан харанхуйг нэмээд гэрлийн жахан нэмээд. За энэ доор гарнаа. Тийм нэ даа гэл ингээд тиймэрхүү юм тийм апп би илүү ашигладаг шүү дээ. Тийм. Тэгвэл Instagram-ийн фильтрүүд байдаг шүү дээ тий. Шууд нөгөө нэг зураг хийгээл нэг фильтр сонгоод постлдог. Тэр надад. Нэг тийм зургийг ингээд нэг чанарыг алдагдлуулаад муухай харагдуулаад байгаа юм шиг байдаг шүү дээ. За сая нөгөө нэг Crash гэдэг ингүүд Johnny Depp гэж алдартай хотуудыг хэлж байна тий. Тэрний талаар та ингээд бүр баг насныхаа дурсамжийг ч юм уу яг тэр Crash-лж хийсэн дурсамжаа ярил. Оо за ер нь хамгийн анх Johnny Depp-ийн нөгөө Chocolate гэх киног үзчихсэн байхгүй юу. Тэгэл бүр одоо ч гэсэн харахаар бүр гэл ёо яг амар гоё санагдчихтэй. Тэг юм ингээд нэг юм жаах урт үстэй тий. Тэгээд ер нь тэгээд ингээд яг ингээд зүгээр тэр киног нь үзээ дараа нь ингээд ерөөхдөө тэр үед чинь нэг тийм интернет гэж баг байгаагүй хаа ингээд сэтгүүл мэтгүүл ухаад ээж надад Австраас бах нэг сэтгүүл яцсан. Тэр одоо сэтгүүлээс ингээд ухаал дараа нь ингээд одоо ч гэсэн ингээд Johnny Depp-ийн Instagram энэ дээр хар залуугийнхын юунууд ингээд айгу гарч ирдэг байхгүй ингээд нэг юм гэлжил хөөс нам шоолж бодогтэй надад ингээд vibe цэнгүүнтэй айгу адилхан санагдаад. Харин одоо нэг урт үстэй гэдэг. Тийм урт үстэй тэгсэн ингээд ийм юу ийцэн үү ийм ширэн одоо ингээд leather jacket өмссөн тий. Тэгэл нэг ийм ярилцлагын төр өгч явахтаа зүгээр л ингээд сууц ингээд тамхиа татчих явахтаа л үхэндээ надад нэг team vibe айгу таалагддаг байхгүй ингээд нэг ийм тий ингээд нэг ийм амар цэмцгэсэн юм биш. Яригдмал биш юм бол тий. Ингээл нэг юм. Тэгээ юм асуугаад сэтгүүл чинь жишээлбэл айгу тэнийг юм асуух юм бол тий бараг л юу асуугаад байгаа гэдэг санаа зовхгүй шууд хэлждэг. Тэр одоо хувь хүнээ надад бүр амар таалагдсан байхгүй. Тий тэгэл одоо Leonardo DiCaprio тэрний залууг нь Ромео Жулиет нэдэг шүү дээ тий. Тэр кино үзэхээр одоо хүртэл бүр ингээ бараг зүрх рүү ингээ юм гүнзгий ингэж орж ирээд байдаг. Тэгээ бас л юм жаах юм юу шүү дээ. Жаах урт тавтарч юм шиг жаах үстэй тэгсэн. Өстэй хүмүүс амар таалагддаг. Тэг ер нь бол эрэгтэй хүмүүс. Тэмдэг ирэхэд үсийг нь баг ургалцсан шүү. Яг нь цэнгүүн гэж ойлгосон баг. Тий хамгийн анх ингээ битээр танилцсан чи цэнгүүнийг Justin Bieber шиг үстэйс байхгүй юу? Яг гоё тий. Цэнгэр. Тэгээ нэг ингэ чолк болк тий. Тэгээд яг битэрийг ярилцсан л та миний дургүй юм хэлэхгүй л тэгсэн чи цаа чи өөрөө бас тийм сонирхолтой угаасаа. Тэгээ зүгээр хажуугаас нэг ингэж төхөн эргэтэйлээс юм шиг би тэгэл үгүй чамд урт төстэй амар гоё зөгтэй. Үгүй эргэтэй өмсөө оруулахад чи амар төвчээр шаарддаг хөөх. Тий төвчээрээс гадна би бол бас үзчихсэн. Тий яг зөвхөн чи нэг хэсэг чи тий хэр их ургуулсан ёо. Би яг ингэ ургуулсан явж байгууд яг ингэ сексигээл ингэ арцгаал хэлсэн шүү дээ. Боожж болохгүй яаж ч болохгүй. Тэнгүүчл дургүй өрөө. Тэр чинь ингээд цэнгүү нэг хэсэг амар юу тэгэж нэг гацсан юм ингээд нэг хоёр тал ингэ гараад ирсэн. Нөхөн боогддгөө. Сэжигтэр хамгийн анхныхаа влогийг хийгээл постлдог байхгүй. Тэгэл ямар комментууд ирэх нэ гэсэн чинь цэнгүү ямар лалрын үстэй. Тэгсэн цэнгүү өөрөө бүр татаж байгаа. Би арай өөр юм үлдчихсэн. Тэгж яжсэн. Таны зан чанараас өвлж байгаа л хэлгүүд тий. Охин нь ер нь яг өөрийгөө харж байгаа юм шиг болж гин үү? Яаж юм? Шал өөрөө. Үгүй шал өөрч бас биш. Гэтэ манай ох айгу тийм ингээд нэг төрөлхийн айгу нэг тийм намптай айгу болгоомжтой байхгүй. Одоо юу юм ингээд нэг хүүхдийг халуун юмд бити үрээрээ чи гараа төлчих шүү гэж хэлэхэр ч хүүхнийг улам ингээл хүрээл төлжээж нэг хаширдаг ш. Манай хоёроос тийм ш. Нэг хэлсэн бол ингээд бүр түлээд үтсэн юм шиг айж мэйгаад би ерөөсөө тийм ш. Хүлээн авалцаатай гэсэн. Тэг хүлээн авалтай айгу сайтай. Тэг тэр нь айгу амар байдаг. Яг тийм болчиход байгаа юм шиг. Харин тэг би чинь ерөөсөө тийм биш үсэ гэж байгаа байхгүй. Бараг төсөө наа тутхандаа битгий хүргэнгүүт би бүр ингээ ирээр нь барьж аваад. Тэгээс тэг гэж байгаа шүү. Манайхан яг тийм гэдэг. Тэг шинэ үе гэж бодоо. Харин тийм шүү. Тэгэхээр ингээ тэг манай хүн амар замбраатай ш. Яг ингээ гутлаа яг ингэж тавиад
ч юм уу те ингээд тоглоомоо иш тийш авч явсан бол ерөөсөө алга болохгүй яг ингээд авал гэртээ ирдэг. Би бол тэгэл багтаа алга болгож исэн тоглоомын тоо, малгайгийн тоо ээжтэй алуулаа тий. Тийш тэ алууд ич чиг. Тэгэхээр ч тэр нь ингээд айгүй өөр санагддаг. Гэтэ яг тэгэл том болж ээж л яг мэдэгдэх байх гэж бодоод байгаа шүү дээ. Одоохондоо бол бид төр ерөн жах өөр. Нэг манай өх арай илүү жахан намблаг ч юм бараг Загвар магвар өмсөж гин үү? Октод ч багасаа л тэр авьяас нь илэрдэг. манай өх айгүй тийм юу шүү дээ. Камер энтри урд амар дууш зураг энтри авахгүй. Яг хаяа бүр найзуудтайгаа хамт байсан. Цус нь хөөрцөн. Тэр үед болохоор ингээд зураг мөрөг авахулаад идэв. Тэрнээ л ингээд хоёулахнаа авах юм бол тэгэл байхгүй шүү дээ. Миний утсан дээр нэг бол ингээд ерөөсөө мэдээгүй багт нь авцсан. Нэг бол авч байгаа мэдээ зүхтаагаад ингээд ингэдэг шүү дээ. Жог ичимгээд л та гэсэн. Үгүй бас ичим биш. Зүгээр л нэг камер нэг тийм хараанд байх жаахан дургуул юм шүү гэдэг чинь ойлгосон гэж. Эмэгтэй хүн ч гэсэндээ эмэгтэй хүндээ татагддаг байхгүй. Одоо би жишээ нь таныг ингээд крашлдаг зэ. Баярлалаа. Тэгэхээр таны бодлоор яг энэ асуултан дээр ямар байр суурьтай байдаг вэ? Үгүй бэлгүй яд юм бэ. Ингээл нэг эмэгтэй хүний гоёг хараад те. Эмэгтэй краш. Эмэгтэй краш. Миний хувьд гэх юм бол за хамгийн түрүүнд Rihanna, тэгээд Beyoncé, тэгээд нөгөө хин Victoria's Secret-ийн Angel байсан юм аа. Годорч л байгалах л та шоуг их болцоолох нөгөө нэг Candice Swanepoel гэдэг хүүхэн байгаа. Амар гоё. Ер нь энэ гурав л энэ дөө. Монголоос гэвэл Монголоос ер нь тэгэл найзууд гээл те. Яг орчиндөө ярил л та. Монголд хөрсөн дээр ярил л та. Гэдэг шиг те. Юу. За crash гэх юм бол юу энэ тэр нөгөө нэг Salt Makeup Studio байдаг шүү дээ. Тэрний Seke гэдэг нөгөө makeup artist гэдэг чинь үүсгэн байгуулагч. Seke ихчд бичсэн чинь crashlт шүү дээ. Яг хувь хүн нь амар гоё хүн байхгүй бүр нэг юм cool. Стоо нэг бүр үнэхээр заяа бүр. Тэгээ ингээд нэг юм ингээд нэг хин нэгэн болох гэж хичээдэггүй. Бүр яг өөр их өөр бүр амар гоё юм чөлөөтэй. Тэгээ амар марцаа амар гоё юм гэдэг таахгүй. Seke ихчд л яг энэ crashlт юм байна бодоод. Одоо ингээд өөрийн чинь хамгийн гоё таалагддаг зүйл гар гэжсэн тий. Яг асуучихсан чи асуултанд хариулчихсан. За гарнаас өөр. Одоо энд бол бүр ингээд хөвцсөн юм байгаа. Игми хэлчихье. Надад өөр таалагддаг юм. Би ярьсан үзэхэд бол гар гэж ярьжсэн. Тийм гар. Гарандаа ер нь бол яагаад гэхээр юм баггүй. Би багтаа амар хумсаа мэрдэг байсан баггүй юу. Тэг миний гарыг муухай болцсон байсан гэх юм уу. Баян ингээл цус мус гарцсан. Тэгээд нэг юм тэрийг даун дийлэх гэж гэдэг лөө амар хичээсэн байхгүй юу. Тэгээд даун дийлж ер нь бол чадаагүй тэгээд нөгөө нэг акрил хумс хийлгдэг байсан байхгүй юу. Акрил хумсаа авахулаад би ингээ эргээ мэрчээд байдаг шүү дээ амар сонио. Тий тэгээд ерөөхдөө бол одоо тэр өөрийн чинь хумс бол биш акрил. Биш акрил. Тэгээд нөгөө нэг би багтаа амар мэрдэг байсан судаач тэр миний хумс өөрөө ерөөсөө ургадаг байхгүй жах ургал өөр ингээд ураадаг юм уу. Тэгээд ингээд акрил хийлгэчээ тий хумсаа мэрхгүй ингээ гарынхаа нэг бүтэн байгааг харах айгүй гоё идэг байхгүй юу. Засус гараа. Тэгээд яг бас игэмний яс юм уу энэ мөр хэсэг. Багтаа би бас энэ мөрөөс айгүй ичдэг байсан шүү дээ. Яагаад амар юм эргэтэй хүн шиг гэл санаа зовоод л. Тэгээ одоо болохоор би яг энэ хэсэгтэй гэдэг. Яг миний нөгөө ажлын бас айгүй тийм хэрэг болдог. Одоо хэрэгсэл гэх юм уу. Ямар ч хувцас амар үүрчдэг. Одоо сүүлийн үед бол одоо ингээд өөрийнх нь ямар нэгэн ийм томч мүжижиг ч юм уу нэг ийм эргэтэн байгаа шүү дээ. Тэр нь илүү давуу тал болдог болсон тий. Одоо энэ загварын ертөнцид ч юм уу. Тий, ер нь бол өвөрмөц төрх тий. Загварын ертөнц бол тэгэл угаасаа нэг 95% дан гаднах төрхөн дээр л суурилдаг тийм яж шүү дээ. За бас арай за 95 ч юм а. За нэг 80% гэдэг байна. Үлцэн хэрэг. Тий, 20% нь болохоор тодорхой хэмжээгээр ур чадвар байгаа. Гэтэ ер нь бол загвар өмсөөл яхад ур чадвар сайжирч л таарна шүү дээ. Мангар биш болоод байхгүй. Тэгэхээр тэр бол угаасаа цагийн хугацаанд хүн суудаг юм. Тэнгуүтэй мэдээж хэрэг хүнтэй харьцах харилцаа гэл юмнууд үлдсэн 20% нь байлтаа гэж юм. Тий. Бие хөгжүүлэх тал дээр ер нь хэр анхаардаг вэ? Дэглэн барьдаггүй. Ер нь бол байна юм байдаг. Ер нь тийм байдаггүй харин. Байсан гэж. Сүүлийн нэг 2 жил хагас юм уу да амар сайхандаа жаргачаад байгаа шүү дээ. Сайхан ингэ таргалчаа. Таргалчаад гэхээр одоо хэдин кил? Оо за тэрийг хэлж явах юм бэ. Ямар ч гэсэн 15 кг бол нэмчээд байгаа. Тэгээд одоо яг байгаа нь тий ер нь бол зүгээр байдгаас 15 кг нэмчээд байгаа. Тэгээд өгөхдөө тэг ийм болцсон чи хүмүүс ч намайг тэгээд байгаа ш. Тэгээд хацар мацар нь дүүрээд хөөрхөн ч болоод байгаа мó.
Тэгээд ахаар би аяга Тэрнээ тэрэнд тэгвэл ингээд тэрэнд нь өөрөө барыг нэвээс таргалж ургалж байгаа. Барыг л тэгээд байгаа шүү дээ. Тэгээд нэг хэсэг бол амар юу вэ? Уусаа нөгөө гадагшаа гэрээнд ингээд байнга явдаг. Тэгэхээр угаасаа нөгөө хэмжээсүүдтэй барихгүй бол болохгүй. Тэгэл тэрэндээ байлах гэдэг чинь хоолны дэглэм тэгээд нөгөө биеийн хөдөлгөөн болго Гадагшаа байна. тэр хэмжээс нь хит хит үү? Хамгийн том нь 90-60 ирэхгүй юу? Ер нь яг 90-60 болчихгоот л нөгөө агентлагийн одоо манай нөгөө юунууд ажилтг хүмүүс нь сандраал эхэлж байгаа юм чинь. За нөхөр минь чинь нэмээд байна уу да хасараа гэл эхэлж байгаа юм чи. Таны биеийн харьцаа хэд вэ? Одоо юу? Тийм. Одоо гэж ер нь яг гадагшаа ингээд Гадагшаа энэ төр явахад болохоор нэг Нормал 80 яг ажиллаа хийж явахад болохоор нэг 88 57 за нэг 89 тэр хавцаа бид тэрийг яг барих гэж бүрстэй үзэж таардаг байсан гэх юм уу. Одоо л үгүй одоо л ястаа чи гэсэн гэхэд нэлийн явсан байгаа гэж. Гэтэ би яг нийлхэд яг хэд гэдгийг бас сайн мэдэхгүй байна. Хэлбэлцэлтэй байл. Ер нь бол хэлбэлцэлтэй тэгэл. Бас эмхтөний бий чинь. өсөйдө гутал өмсгөхдөр та зөвлөгөө өгөөч. Охтуудаа юу их асуусан байсан л та. Надаас яаж үсгийн дээр алхаж сурах уу гэж асуугаад байдаг байхгүй. Энэ асуулт хамгийн хэрдээ. Өмсөж л алхаж сурна. Одоо яг товчгондоо. Тий. Байг өмсөж л алхаж сурна. Би ч гэсэн хамгийн анх торгод орж исэн байхгүй юу. Тэгэл алхаж чаддгүй. Тэгэл тэр чинь юу юм чинь за алхахаа сурахаас өмнө чи үсгийн дээр алхаж сурах хэрэгтэй нэгээд. Тэгэл би чинь ингээл үсгийг өмсөөл бүр ингээ алхаа л идэг байсан. Тэгжээ сурсан. Тэнгүүтээ түүфлээ яаж сонгох уу гэж асуугаад идэг байхгүй юу. Ер нь юм байдэн шүү. Нэг размерээр түүфлийг бол нэг размерээр багдуулж авах хэрэгтэй үдээ. Тэгээд ингээ холгоод байна. Яаж холгох юм бол амар барьна үстэй нэг ярьцмаар. Үгүй яг тааруулаад авчаар тэр чинь нэг 2 өмсөл томчдөг байхгүй суугаад идэг. Тэгэхээр нэг одоо би ерөөхдөө бол 38 өмсдөг, өсгий дандаа 37 авдаг байхгүй. Тэгээд холгоод байна. Яаж болиулах уу гэдэг холгоноо тэр бол яах чарга байхгүй. Өмсөөл ихний нэг хэдэн удаа холгоно. Тийм тэнгуүтээ ингээд айгу амар байдаг. Яг ингээд холгосон эсгүүд дээр нөгөө нэг лент наагаад гадуур шилэн тэрхүү өмсөд тэгээд нөгөө тэр нөгөө нэг түүфлийн өмсөд нэг хөлөндөө ингээд байлгачаар олох нь арай бага байдаг байхгүй. Тэр нэг удаан идэлж хэрэглээд юм тасал болчих واخ л та тийм. Тийм ер нь бол тасал болчих. Гэтэ ер нь бол гэтэ ер нь бол шинэ гутал бол заавал холгоно. Миний л юм гэдэг. Ард тэгэл. Ихтэй хүмүүсийн зөлөөс бүр амар их юм ба тийм. Тийм шүү дээ. Тэгээ тэр бол үнэ ялцчих. Би ингээл крашлуулахын тулд амар их зөлөөс гаргаж байгаа. Тэгэл бас өөртөө сайн харах. Шууд утгаараа шүү манайхаа гэж. Тэгээд яг амьдрал дээр ч гэсэн ингээл харангууд айгүй намхан тэгсэр нөө зурган дээр амар хөл мөлтэй гараал амар өндөр гараад идэв шүү дээ. Тэрийг яг яаж ахуулдаг вэ? Зургийн авалтын техник байдаг шүү дээ. Модель хүний авах хэрэгтэй байх хэрэгтэй гэдэг ч юм тийм. Одоо яаж ч ингээд энэ талаасаа би гоё гардаг гэдэг ч юм. Тэрийг мэдэх хэрэгтэй шүү дээ. Тэр талаас нь ярил. Өө яг тэрийг чинь болохоор яг хүн угаасаа ганцхан модельуд биш шүү дээ. Яг ингээд зураг байнга авъя гэж бодож байвал яг хүн угаасаа зураг авч иж л яг яавал илүү одоо гайгүй гарах юм бэ гэдгийг олж аль өнцгөн гоё юм. Тийм тэнгуү чинь яг ингээд 100% яг адилхан хоёр талын нүртэй хүн гэж энэ хоруу дээр бараг л байхгүй тий. Уусаал хоёр нүр арай өөр өдөх тий. Тэгвэл хүртэл ер нь хос эрхтнүүд тийм байдаг тий. Тий ер нь тий бүх юм тий тэр яг ингээ хамрын нөхөртөл жижиг том байдаг шүү дээ. Яг ярих юм бол тэгэхээр хараад миний болохоор баруун тал нь бараг арай том байлоо да. Би бүр яг гайхаж харж ирсэн яасан гинэ. Чи харин тийм л юм лээ. Тэгэхээр угаасаа яг нөгөөний гутлыг өмсөж ижил сурна гэдэг шиг. Угаасаа зураг энэ талаас нь авч ижил яг ингээд одоо яг яаж ахуулвал илүү эвтэйхэн гард юм бэ гэдэг өөрөө олж мэднэ гэх юм уу. Тэнгүүт яг өндөр гарна гэдэг чинь болохоор яг зурагчны өнцөг штэ. Жаахан доороос иймэрхүү байдлаараа. Тэгээ яг мэрэгжлийн камераар авч ивэл нэг юм ямар линз гэдэг юм. За би бол тэрийг мэдгүй. Гэтэ ямар ч нэг линз зөндөө юм байгаа тийм. Тэгээ яг техник талаас бол уусаа зөндөө юм байгаа. Тэнгүүт чинь нэг юм одоо яг тэгвэл одоо шууд бит хоёр дээр ч юм уу те яг урт төлөлтөй гаргах тэр позыг заагаад. За одоо яг жишээлбэл ингэ суудсан байгаа шүү дээ. Яг ингэ суудсан хажуугаас авбал амар одоо богино хүүхдээ гаргал ингээд төлөө өөрлөгөө ингээд биентэй татцсан байгаа шүү дээ. Яг урт төлөх юм бол жаахан ингээд биенээсээ жаахан холдуулаад те. Сунгаах хэрэгтэй. Сунгаад. Тэр сунгаад дүүрээс. Одоо ингэ суудсан нэгмүтэ энийгээ бие жаах ингэ холдуулаад ингэ суудсан байгаад нэг эндээс зураг авах юм бол хүл ингэж авах урт гарна гэдэг ч юм уу те. Тэгээд тэндээс зураг авъя. За гурлаа дараа нь гоё. За эндээс авъя гинэ. Тий авч ирсэн дээр. Яаж гинэ? Одоо яг байгаа л дээ. За. За хоёрын урт төлөлтөй гарлаа. Энэ хоёр бүр наваа зүгээр л ажиллаа шүү дээ. Тэгээд Би амар ашигтай барилт сууччих. Бэлээ дахиад хэлээ. Одоо
Тэгээ урт төлтэй гэх юм бол жишээлбэл нэг иймэрхүү байгаа шүү дээ. Тэгээд яг миний нэг Instagram дээр нэг тавьсан зураг гэдэг юм. Миний бэлхүүс бүр амар нарийнхан гарцсан. Тэр зураг болохоор одоо юу хэмдэг тэрэн дээр миний бэлхүүс яг амдаараа бас айгу амар жижиг харагдаад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр арай жах юм том өмд өмсцэн. Тэнгүүтээ ингээд нэг юм жаахан том тэгээд энэ топ өмсцэн үү? Тийм. Тийм. Чи story хийсэн тийм. Яг ингээд нэг юм юугаад арай жаахан том өмд өмсөд ингээд бөксөж яах ингээд хойшоо олгоод тэг ингээд нэг юм харагдахаа зүгээр ингээд чигээрээ зогсож байгаа хгүй. Гэтэ ингээд би яг ганц бөксөөрөө яг арийнхаа нэг юм ингээд налцсан байсан. Тэг ингээд гिचээ өшөө жаахан татаа тэгээд нэг юм ингээд мөр том байх тусам бэлхүүс арай жижиг харагдаж шүү. Тэгэхээр мөрөө цааны юм гарч шүү дээ. Тэг ерхэд бол ингээд том энд ингээд тэг тэр чинь болохоор хэд зүгээр нүдний юм одоо illusion байхгүй юу. Тэгэхээр тэг нүд хуралт гэх юм уу яг тиймэрхүү байдлаар авна. Фото моделийн нарийн ухаан гэж байдгийм бэ. Тэгэл янз янзаар хувцснээ тэрийг л янз янзаар л үзэж болно шүү дээ гэж. Тийм ээ. Тэр нөгөө том өмд өмсдөг гэдэг чинь яг тийм л юм байна л та. Тийм шүү дээ. Том жижигэн харьцаа. Ингээ жаахан сул өмд байх юм бол угаасаа бэлхүүс жижигэн харагдаж марагдана. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Өө тэгэл янз чи. Чөлөөт цагаараа яг хийх дуртай юм нь юу вэ гэх юм? Яг миний үнэхээр хувьяасаа хийх дуртай юм бол би зүгээр Netflix үзэл орондоо хэвтэх дуртай. Яг үнэ. Тэр чинь яг Netflix тэр чинь угаасаа гэл нэг сериал ч юм олцсон байх юм бол ингээс суучдээ шүү дээ. Гэтэ сүүлийн үед аягүй сонь дуртай болоод байгаа юм. Би агаарт гарах аягүй дуртай болоод байгаа. Тэгээ сони юм гэх юм бол би яагаад өмнө нь би нэг тийм боддоггүй байгаа болохоор тийг санагдаад байгаа юм шүү. Наа одоо ингээ нэг юу гэж баг ингээ хот мотоос гарч мараад ингээд ийм аялал голын чимээ мимийн насных ч юм уу тэгтгүй өмнө нь болохоор ингээд хоттлох дуртай. Хот гэл тиймээс ч бас нэг тийм байха болж байгаа юм. Тэгэл бас одоо карантинтай болохоор ийшээ гарч болохгүй. Тэрнээс бол тэгэл охиныгоо дагуулаад юу тоглоомын төмөө орно эсвэл одоо хамт гадуур хоол моол идэн кино үзэн гэл хийх юм унтахгүй шүү дээ. Хобби байгаа. Загвар зохиох бас хоббитэй шүү дээ. Угаасаа нөгөө Берлинд болохоор стилистээр төгссөн. Тэгээд яг ингээд энэ амар сонирхолтой болохоор би саяхан бас Парист очоо тий 3 сар энэ мэрэгчлэр одоо сурсан гэх юм уу 3 сар. Жахаа ингээд хальт одоо захаас нь ингээд бариад авсан гэх юм уу. Тэгээд ер нь бол энийгээ хөгжүүлэх сонирхолтой цаг зурдаг гэсэн үг үү? Ер нь саяхан 3 сар болж та тэрийг амар яасан. Нилээн давцсан. Угаасаа тэгвэл багштай алуулж байгаа юм чи. Тэгээд юу багтаа би бүр амар зурдаг гэсэн. Тэгээд саяны 100 болохоор тэрийг жаахан алдсан юм байна гэдгийг ойлгосон. Гэтэ тэгээд сэргээс. Энэ ирээдүйн ойрын төлөвлөгөөнд одоо энэ фэшн юу чин загвар чин байгаа юу? Байгаа. Төлөвлөсөн юм. Гэтэ ойрын хэдэн жил гэдэг чи одоо ойрын 5 жил мэлийг л би бодоод байгаа шүү дээ. Ойрын 5 жилдээ бол байгаа ба. Ирээдүйгүй ер нь ингэж төсөөлж төлөвлөдөг үү? Өөртөө л бүр ингэж байна. Сүүлийн үед ер нь төлөвлөдөг болчоод байгаа. Ягаад тэгэхээр өмнө л хор би яг загвараа өмсөөл яг ч юм насаараа өмсчих юм шиг санагдал байдаг байсан байхгүй юу. Тийм ягаад тэгэхээр тэр миний бүр ганц сонирхол байсан юм чи ингээл тайзан дээр алхаал тий кастингуудаар явал нэг орлоос нөгөө орнд руу даа гэд. Тэгсэн чинь тэг хамгийн гол нь би яг энэ мэргэжлийг бүр насан туршдаа дуртай ч явах гэж утсан чи одоо ингээд сонирхол ийш тийш яваад байгаа байхгүй юу. Тэгэл ингээл нэг өөр оронд очиол те нэг 9 модельтэй хамт нэг байранд амьдрын гэхээр одоо болохоор бүр ёо бурхан тийм. Ус ер нь бол тэгж амьдрдэн шүү дээ. Тэгээ нэг агентлагтай гэрээ байгуулаад тэрнийхээ байранд амьдрдаг байхгүй. Тинчээ чи тэгэл Украин охтууд, Орос охтууд, Бразил охтууд одоо янз янз явах охтууд муудалцсан юм гараад. Байл тийм амар хөшгүй. Тэгээ би чинь бас арай гайгүй. Өрсөлдөхүү. Ер нь бол үгүй нэг амар тэр бол өдөр ажилтаа жүрсэлдэхгүй. Тэг бүгдээр ихэдээ бол гадаад дуул тэгэл баг өдрийн 3 зураг авалт нэг фэшн шоу ч байдаг л ажиллахгүй амар ажилтаа байдаг. Монголд л тэгээ нэг арай жахан баг болохоос гэдэг байхгүй. А гэтээ тэрнээс бол хувь хүмүүс уусаа зөрчилдөө шүү дээ. Тэг уусаа нэг гэр дүүрэн хүүхнүүд байхаар тэгэл төсөөлөлт. Чанга. Би бол угаасаа ингээд битүү хүүхнүүд ажилдаг салбар жахан хэрүүлтэй байдаг гэдэг дээр би бол угаасаа хүлэн зөвшөөрдөг байхгүй. Яг угаасаа л тийм. Тэгээ woman power гэж би амар ингээд амар тийм нөгөө дэмжих туртайч. Юу үнэн тэр бол үнэн яах чарга байхгүй. Ирчүүдийн нөхөрлөл гоё, охтуудынхоо л тэгэл сталаа хитантай би биентэйгээ одоо сайнтай муутай одоо би бинийгээ одоо муудаг ч гэдэм үү те. Охтын нөхөрлөл аюу хэцүү байдаг гэдэг дээ шүү дээ. Үгүй нөхөрлөл бас биш баха. Гоё байж. Яг тий аюу сайн найз надад бол миний ихэнх найзууд яг эмэгтэй найзууд тэгээд ерөөсөө тийм ингээд хоорондоо өрсөлдсөн юм бол миний хувьд л байдаггүй. А гэтээ яг ингээд нөгөө
ингээд найзууд биш нэг 9 хүнийг нэг гэртээ авчиж гарч ирсэн. Яалцч хувь хүмүүсийн үзэл бодлын. Тэгээд тэнгуү чи насны ялгаа бас гарна. Тинчээ чин 15-аас 29 насны хүмүүс амьдарч байгаа байхгүй. Тэнгуүт чинь 15 настан гоцж ирсэн ч гэх юм. Жинхэнэ өстө ингэж байгаа нөхдөцч өстө яа гэдэг. Найзуудынхаа тухай яриач. Манай дотны хідэн найзтай. Дотны Яг итгэж болохоор 5 6 байгаа мó 5 6 7. Бүгдөө загварынх уу? Яг багын найзууд уу? Юу багын найзууд. Яг загвар тундаас нэг тиймээс их байхгүй байна гэж яг. Яг ингээд муу биш. Тэ? Уусаа ингээд ерөөд бол тодорхой хэмжээгээр найзууд тэнтүүд дайралтал. Гэтэ ингээд итгэж болохоор бүр ингээд байн холбоотой байдаг найзууд гэх юм бол оо бүр багын Берлинд найзалж исэн найз байна. Бүр манай хуйлч найз байна. Ерөөд бол тиймэрхүү найзууд бол байгаа. Найзуудаараа хэр шоу уддаг вэ? Одоо залуус судлаа хаяада нэг гарч орно шүү дээ. Тий, гарч орлгүй л яг. Гэтэ юу исэн юм аа? Нэг юм одоо карантинтай болохоор бас уулзалт бол бүр юу эрс багсдаг юм байна угаасаа гэж. Одоо биш ээ, өмнө нь яг хоо шоуд нь гэхээр нэг тэгэж одоо нэг юу гэдэг лээ клуб байдаг шүү дээ. Клуб интернет орхоо болцсон юм байна эсвэл рүү бодоодсэн чинь. Миний яг тэр нас болохоор яг Берлинд л өнгөрсөн юм санагдаад байгаа. Яг нөгөө сонирхолтой 21 19 яг тэр үе тэр хавьд ингээ клубцтэй битүү шоуд өнгөрөөсөн байгаа байхгүй. Одоо болохоор зүгээр ингээд нэг газар суугаад вайн ч юу ярилцах тал. Тэг ярилцах тал дээр илүү дуртай. Тэг бодоод байгаа шүү дээ энэ яг нас баг. Би бас ер нь тэгж бодоод байгаа шүү. Тэг ингээд дөрүүлээ цугларсан байхад нэг нь л клуб орё гэж байгаа байхгүй. Нөгөөдөл нь заяар шиг гэдэг ч юм уу. За эсвэл бүр нэг нь амар клуб орё гэдэг найз нь хий. Өөстө дандаа солигдсон. Өөстө тэр нөгөө нэг тийм мүүдээс шалтгаалтай юм шиг байгаа. Эсвэл юу бас караоке орохгүй шүү дээ. Тий. Хэр сайн дуулдаг. Гэтэ зүгээр нэг хаяа нэг орилж нэг стрессээ тайлах дуртай. Караокед бол тийм хүн болголд болно шүү дээ. Тий бас дуулдаг юм гэж бас байхгүй л. Сүүлд сонсож байгаа одоо өөр чинь таалагдж байгаа хамгийн гоё дуунаасаа нэрлэж. Плейлистээ хардаг ч юм уу тий. Үгүй надаа амар сони яг плейлист гэж байхгүй нэг тэр өдрийн мууд өгдөг шүү дээ. Би тий одоо би болохоор нөгөө Netflix дээр нөгөө Vampire Diaries гэдэг юм эхлүүлсэн байгаа байхгүй юу. Тэрийг үнэхээр тэнэг кино гэж боддог хүмүүс аяд уучлаарай. Би ч гэсэн ямар тэнэг кино гэж байгаа нэмэлт season 6 дээр явж байгаа байхгүй. Тэгээ тэрний саундтрекууд нь айгүй гоё. Гэтэ тэр болохоор бүр яг нэг юм 2016 онд баг гараад дууссан. Тэгэхээр нэг юм 2000-ад оны эхний нэг юм жахын эмо ийм дуунууд байгаа. Тэр одоо ингээд ер нь тий жаахан нэг тийм гонигтай юм шиг тийм дуунууд гэж байгаа. Эсвэл нөгөө нэг хамгийн сүүлд яг сонссон дуу болохоор Beyoncé-гийн нөгөө Don't Hurt Yourself гэдэг тэр дуугаа нэг жаахан тийм рок бас юутэй. Үгүй одоо би одоо сахин яг буруу хэлцээстэй хөгжмийн найзуудтай алуулж шүү. Жаахан рок урсгал ороод ирсэн юм шиг тийм жаахан хүнд дуу байхгүй. Тэр сте амар гоё дуу. Тий. Тэгээ бас юу юм бэ нөгөө нэг Beyoncé-гийн Homecoming гэдэг Netflix-ийн юу байгаа шүү дээ. Тэрний дуунууд өстө бүгдэнд нь орчод байгаа шүү дээ. Одоо Монголын сүүлийн үеийн гаргаж байгаа рэпрүүдийн ч юм уу тийм дуунуудыг сонсож байна. Үгүй надад хамаагүй гэ тэрний гарсан дуу. За. Тэрийг би сүлд яагаад ч юм амар орцсон ажилласан гэж. Харин тэ нэг яг ингээ хүн хүний угаасаа нэг хөгжмийн сонирхол өөрт миний хувьд хэм бол хипхоп нэг тийм биш байхгүй юу. Илүү нэг амьд хөгжим ч юм уу. Эсвэл ингээд нэг юм сонир уянгийн баллад ч юм шиг. Эсвэл нэг Beyoncé Rihanna-гийн дуунуудтай илүү дуртай. Тэр нь хипхоп дорхгүй шүү дээ гэдэггүй. Би тийм амар тийм мэдлэг бас тийм юу бишээ гэж. Гэтэ яг ч юм яг тэр Монгол юунуудаас их юм бол надад тамаг өнөд амар таалагдсан юм. Сүүлийн үед гарч ирж байгаа. Тэгэд ер нь 168-ийн дуунууд аяга таалагдаад байгаа юм шүү дээ. Миний мууж хязгааж. Одоо хэмлээ алдахгүй байгаа тийм. Бүх яриад дээр тоо ирч юу гэсэн. Reaction хийсэн тийм. Осоо нөх 168 K2 хамт нэвтрүүлэг хийнгүүт нь бүр ингээд амар инээдтэй санагдаад. Сайн таньж 168-ыг тийм нэг сайн танихгүй. Нэг ивентэд нэг хамт орж ирсэн юм байна гэдэг. Тэгэл өөр нэг сайн байдаг. Хамгийн сүүлд авахсан өөрөө чинь зургийг харж болох уу? Оо яна. За байж байгаарай. Утасных нь зургууд. Энд энэ сошиалд оруулаагүй зураг явуулах уу яа? Яг хамгийн сүүлд миний өөрөө авсан би гарынхаа зургийг авсан юм байна. Гарны зураг. Би нөгөө нэг уржигдэр хумсаа янз тулсан байхгүй юу? Жишээ дээ нөгөө нэг хумс шин дээр хахаар ингээл хараал идэг шүү дээ. Яг тэр үе дээр явж байгаа. Таны өдөр ч юм хизээ болдог вэ? 4 сарын 17. Саяхан болц тийм. Дөнгөж цагаас. 5 өдөр яг 5 өдөр таарсан байж карантин байсан гэж. Тэгээ нэг хэдэн найзуудтайгаа яг гэртээ юу ийсэн хүн байтгүй манай нэг гэр идэг гэдэг. Тинчэнэ зүгээр яасан шүү дээ.
Жаахан пиугаад тэгснэ ингээд айгу тийм хөгжлөө тоглоом тэгж өнгөрөөс. Нэг амар олуула бас байгаа дими явах гэж бодоод. Тим он гэснээс хэр даадаг вэ? Тоол юм. Яна. Залуу хүн байна. Санаа зовоод би яг юм шүү дээ. Германд анх өссөн. Тэгээд оюутан багтаа ч гэсэн Германд өнгөрөөсөн бодож тэр бас жаахан тивч шүү дээ. Тивчин эсвэл цагаан би ночин. Тэгээд данаа би өөр санаа зовоод идэв. Хэр баа. Нэг уухта юу ер нь нэг уухта. Өө тэгэл янз шүү дээ. Хаяа болохоор ингээд нэг юм амар нервт зүудрах юм бол нэг оройдоо нэг 2 пив ч юм уу. Яг найзуудаараа суугарч одоо тэгээд мэдхгүй яа тийм янз тэр өдрийнх юмнаас шалтгаалаад уужитал тоолдгүй. Стрессээс өөрийгөө яаж ангижруулдаг вэ? Өчигдөр бас Цингүүн таяр хоёулаа сторид бас яг энэ талаар оролцсон байна шүү дээ. Facebook дээр Ангижруулдаг вэ гэсэн чи шопо боддог шүү. Үхтэй яа. Стресс яаж тайлдаг вэ? За тийм ээ тийм. Өчигдөр бол би стресс болохоор янзаар тайлдаг. Би ихтэй нэг амар муухай арга хэлж өгөх. Гэтэ сүүлийн үед миний хувьд айгу тийм яг ингээд нөлөөлөд байгаа. Би Instagram дээр амар сонио аккаунтууд дагаж эхэлдэг байхгүй. Тэр нь яасан гэр нөгөө ингээд хумс шигдээд урагчдаг шүү дээ. Тэрийг ингэж тэр хумсыг ингэж авч байгаа бичлэгүүд байхгүй. Ингээд харахаар бүр ингээд үгүй амар ч юм шиг заяа. Гэтэ ингээд амар сонио яг мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Тийм ингээд нэг юм. Тэгээ нөгөө юм хумсыг яг ингээд ингэж юм оруулаад тэгсэн ингээд татаж гаргаж ирсэн цаанаас бүр ийм зүз. Наач амар сонирхолтой санагдав. Амар сонио яг тийм видеонууд үзээд тэг ингээд дөрвийг үзсний дараа амар сон тавьчихсан шүү дээ. За эсвэл нэг юм юу юм болов ингээд нэг юм садист нэг юм зан хөдлөөд байгаа шүү дээ. Уур үрээд бүр ингээд урд байгаа хүнийхээ ингээд хоолой мушгичварсан. Тэгвэл ч ихтэй нэг тиймэрхүү юм үзэхээр ингээд нэг тавьширсан зав нөгөө юм марцсан гэдэг ч юм уу. Анхаарлаа өөр юмд яачаар эсвэл магадгүй тийм одоо амар юм харахаар яачиж байгаа. Өөр юм бодож тоолчихж байгаа. Яг тэрийг хараад бүр тэр нөгөө амар анхаарал татаад байгаа. Тий. Тэр ингээ хүн болгоны арга өөр ахalta. Би одоо бүр яг үнэл хэлээ. Би бол одоо сүүлийн үед яг тэгэж тавьшраад байгаа. Тэгэл нөгөө нэг корм твч гэдэг чинь тэр ихгүй тий. Жохон ингээл твчэл ингээд байж болчихно. Тэгээ хамгийн гол нь хин тулд ингээд сатарх хэрэгтэй. Тэгээ би болохоор ингэж ойлгосон тэрнээс одоо хүн болгоны өөрийгөө тайвшруулдаг аргууд өөр штэ. Тэгээ тэрийг олох нь бас айгүй чухал юм байна гэж бодсон. Тэгэхээр тэгээ тэнгуүч ч одоо тийм миний энэ арга болохоор их сонсохор хүн баг гимээр байгаа сте. Гэтэ тэгэл намайг тайвшруулчих байгаа байхгүй юу. Тэгэл болоо шүү дээ. Тэгээ өчигдөр гэхдээ би ярианы доор нэг тийм зөвөмшлэг тийм байна. Тэгэхээр би аккаунтыг явууллаа ч гэж. Тэгээ өчигдөр болохоор би өөрөө педикюрт орж тайвширсан юм аа. Тийм эмхтэй хүмүүс ч бас нэг тийм байдаг шүү дээ. Дэлгүүр хэсгээр тайвширчдаг ч гэдэг. Би болохоор нэг дэлгүүр хийхээр ч юм. Тэгээ дэлгүүрэн төрхөөс илүү өчигдөр болохоор яг ингээ педикюрт ороод тэр чинь нөгөөний педикюрт орохоор ингээ хөл нэлж яхан бариулдаг шүү дээ. Нээхгүй ингээ тайвшраад гэж. Амраад. Тэгэхдээ бид хоёр яг хамт нэрвдэг юм аа. Цэнгүүн болохоор ажлынхаа юмнаас ингээ нэрвцсэн байхгүй. Би болохоор би бүр яг үнэхээр юунаас олж нэрвцсэн юм. Цэнгүүн болохоор юу идмээр юм чиглөө нэг тийм статус ч хийсэн байхгүй юу. Тэгсэн чинь нэг танихгүй нэг охин. Доор юм уу? Харцсан үгүй ингэсэн байсан байхгүй юу. Бараг л надад бараг хийж өгөх юм уу ч юу лээ. Утга нь тийм тэнэг утгатай байсан юм. Тэг ингээ нэг юм үгүй миний найз залуу гэдгийг мэдчихэл байгаа үсттэй. Тэгснэ бараг л хийж өгөх юм бол идэж юу лээ. Би бүр яа. Сэмэр. Тэгсэн чи зэнгүү тэгсэн чи тэр нь хариулсан байдаг хгүй. Бас хийх санаатай аа ингээ. За тэгээд би бүр дэлбэрсэн. Мөн мовшвэч. Вау. Тэрнээс бол харин жаахан нэрвцсэн юм аачлаарэ. Одоо зүгээр. За тэгвэл дараагийн асуулт гараад ирлээ. Одоо ингэж хартна гэж үз штэ залуусууд юм. Тэнгүүт энэ харталтыг яг юу гэж ойлгодог вэ? Хартах нь зөв үү буруу юу гэж асуувал тэнгэлтэй. Тэгтээ тэгээ асууч. Яг уу ер нь бол хит харталт бол өвчин гэж ярьдаг штэ. Тэрийг болохоор би үнэн гэж бодд юм аа. Ингээд нэг юм. Лертно кино шиг үү? Тий, одоо юу тийм аа зүгээр ингээд баг ингэлтэй хамт гудамжаар явж байгаа нэг хүн ингээд наашаа ингээд амар хараад нь шүү дээ зүр жишээ шүү. Тэгэхээр би ингээд гайхаад ингээд хүн харж байгаа мэдрээд ингээд хардаг шүү дээ. Өөдөөдөө салахаар ууралдаг тийм найз залуучууд бас байдаг гэдэг ч байгаа байхгүй юу. Байгаа. Тийм. Тэгэхээр одоо тэрийг бол би өвчин гэж бодож байна. Зүгээр ингээд тодорхой хэмжээ юм нэг жижигхэн юм харталтай байгаа шүү дээ. Тиймэрхүү одоо байдаг. Харамлсан. Хайртай л бол тодорхой хэмжээр жаахан харамлна шүү дээ. Гэтэ тэгээд тэрнээс олж байрж авч зодоод тэгээд ах юм бол тэр бол бас Сайндал начиг уурлаад статус бичих хэрэгтэй байна. Тэгээд тийм шүү дээ. Би бол гэж боддог. Одоо ингэж хайртай л бол хартдаг гэж боддог. Тийм. Яг үгүй харталтыг харамлалтай
мундаг гэх нь арай зүг баха. Хар гэхэр надад нэг амар муухай санагдаж байгаа л арай нэг юм хүнд. Хайртай ч гэсэндээ халтна гэдэг ч утгагүй байхгүй. Яг үндэ тэр чинь хувийн орон зай шүү дээ. Уу яг ингээд тэрийг мэддэг тэгээд нөгөө нэг үйлдэл нь өөр байвал л болох. Би бол тэгж л бодож. Тийм. Одоо тэрийг яаж харуулах вэ? Жах нэг эрүүл те. Дотроо бол ямар нэгэн байдлаар гэж явах хэрэгтэй л байна л да. Хайртай юм чинь. Тийм тодорхой хэмжээгээр. Сая би л одоо өргөчтгий ярихаар амар хайртай юм байна даа л гэж бодлоо. Зүгээр. Жижигхэн юм дээр нэг тэгж байгаа мэдрэмж өгч байгаа ингээд тэрэнд нь ингэхэр чинь. Гэтэ тэгээ бас тодорхой хэмжээгээр бас яг уур хүрсэл байх л та одоо их нэг миний найз залуудын мэджил байгаа тий. Тэнгүүтээ ингээд нэг юм хүн болгоно гэж. Ингээд нэг юм жах ингээд нэг юм өдөөд байгаа юм шиг комент ичсэн те. Тэгсэн чи тэрэнд нь зингүү хариулсан. Яа тэгээд зингүү тэгээд тэрээс олж өчигдэрчэнгөө надаас уучлах бас л та. Хоёр Бусад тэгээд жоох удаад ирэхлээрээ бас анхаарлаа сулруулаад хайр халамжаа жоохон багасгаад эхэлсэн шүү дээ. Та хоёрын хувьд Үгүй нэ гэдэг нь айгүй хөөрхий. Би ингэ бодлоо ингээ ерөөсөө хайр халам шиг сулраагүй юм шиг мөртлөө бодож хамгийн сүүлд яг хизээ болцоонд явлаа гэж бодсон чинь бас ерөө санагдахгүй байгаа байхгүй. Тэгэхээр үгүй гэхдээ бас юу ч юм уу бас манай азар манай мэрэгжлийн онцлогч байдаг байж магадгүй л дээ. Тэнгүүт ч одоо юм аа тийм ингээ зарим нэг юм дорохтой би өөртөө амар гойцсон ингээл явж байгаа шүү дээ. Тэгэл тэрнэр хараад зингүү бүр хүн минер ёстойгоо яригдчихэж гэнэ. Одоо их юм ингээ нэг юм нэг рутиндээ баригдах тийм юм ерөөсөй байдаггүй гэх юм. Угаасаа л өдөр болго арай өөр үүдэг, арай өөр ажил хийдэг, арай өөр хувцалдаг. Тийм болохоор бас нэг тэгэх одоо ингээ нэг тийм унтрах тийм боломж нь бас азар олддгүй юм уу гэж боддоо шүү дээ. Тэгэхээр бас ингээ хаяа ингээ нэг юм шоконд ортлон гоё ялцсан явж явах хэрэгтэй юм байна л гэж бодоод байдаг шүү дээ таахгүй. Тийм ингээ залхуурахгүйгээр гэж. Наа чи яг нэг пассворд масуудыг мэдтгүү. хувийн орон зай руу алдахгүй л гэх. Ер нь бол тий одоо пассворд энэ төр гэж ярих юм бол би биэндээ итгэжээвэл ер нь бол нэг шалгаж малгаад. Надад тэр Facebook-ийн пассвордын нэтрийг нэг мэдэх шаардлага байхгүй юм шиг санагддаг. Тийм шүү дээ. Яагаад гэвэл тэр чинь зүгээр нэг итгэлийн л асуудал шүү дээ. Одоо яг цэнгүүний би утасныхын пассвордыг мэддэг. Яагаад тэгэхээр уусаа тэг байхгүй юу. Их хүмүүс аяг тэгж хэлсэн мэд шүү дээ. Цэнгүүний утсыг олох юм бол өө тэг. Үгүй цаа бид нар чи өмнө нэг нэвтрүүлэг дээр бас энэ талаар ярьсан юм аа. Цэнгүүний их тоодгүй гэх юм уу те. Тэрнээс бол өөр нэг тийм пассворд энтрийг мэддэг шүү дээ. Тэг шаардлагач байхгүй л гэж боддоо шүү дээ. Тэгэл угаасаа ингээд одоо хэмнээ ингээд нэг мессеж энтер ирлээ гэхээр те. Ингэж шалгаад үхэн ирлээ ингэж шалгалаад одоо ингэ нэг юм. Хамгийн анхны хийлгэжсэн шивс нэлээ. Гарн дээрх байсан уу? Хамгийн анхны хийлгэжсэн шивс чи энэ ч амар том лили цэцэг. Манай эмигийн туртай цэцэг байхгүй юу? Тэгээд нэг юм том цэцэг хийлгэжсэн. Нэг хэсэг би шивсэнд амар дургуулсан байж байгаа. Тэгээ одоо буцаад ивлэрээд байгаа шүү дээ таахгүй. Тэгэл тэрнээс чи хойш ингээл жижиг сажиг шивсүүд байна. Шивстэй байна. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 юм уу? 11. Жижиг болох нэг амар мэддэггүй. Хамгийн сүүлд хийлгсэн шивс гэх юм бол black and white tattoo гэдэг энэ Peace Tower дотор үт юм тэр дотор хийлгсэн. Энэ дээр цагаанаар шивлээд and do no harm, take no shit гэдэг юм шивс ахгүй. Одоо нөх хүн битгий муу юм хий гэхдээ битгий дээрлэхүүл гэх юм уу? Одоо ингэ нэг монголчилж хэлэхээр тий. Гэтэ нэг юм загварынхан ер нь бие ил гаргаж ингэж зураг хург авах болтой шүү дээ. Тэгэхээр яг шивэстэй байх ер нь зүгээр үү тий? Үгүй. Би ч бас Tiffany-гийн амар том зураг авалтаас шивэсээс олж хасагдчихсэн. Ямамай гэдэг нөгөө юу гэдэг штэ тий. Дотор хувцсны тэдний зураг авалтаас шивэсээс олж хасагдчихсан. Яагаад хасаад идэм бол? Яг тэгээд өнгө төрхөөс болох уу? Гэхдээ тэр хүмүүс ч угаасаа ингэ нэг ерөөхдөө бол зүгээр бараагаал сурталчлах тийм юм байгаа шүү дээ тий. Тэнгүүт ч одоо ингэ миний шивээс байхаар тэр чинь одоо шивээс нь тод харагдаад шивээсээ сурталчлах гэж байгаа юм шиг санагдуулаа. Тий одоо ингэ тэр брэнд дизайны үүдгч хөх тий. Тэр брэндтэй одоо уйлдахгүй гэдэг ч юм уу. Гэтэ би тэрнээ нэг яг үнэхээр харамсдаг юм уу. Яг гэх юм би угаасаа өөрөө бүх шивээстэй амар хайртай байхгүй. Тэгэл яг мэдээч хэрэг ямамай нэг зурганд орсон байсан бол гоё л байх л та. Гэтэ тэгэл тахгүй тэрнтэй тэргүй амьдрэх шүү. Шивээсийг яг ямар ач холбогдол өгч хийлгэж байна. Ер нь бол миний шивээс болгон нэг юутай. Утга учиртай. Яг нэг юмыг давж гарсныхаа дараа
тэрэндээ зориулж хийлэгдэг гэдэг ч юм уу. Тийм одоо хүмүүст ингээл зарим нь болохоор ингээл дайманд явж исэн сорин морь гэж байдаг шүү дээ. Яг болохоор дайнд явж исэн сорин одоо байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр амьдралд нэг давсан юмдаа зориулаад ингээд шивэсүүд бол хийлгэж. Инстаграмын дагагчдаас бол аюу их мессежүүд ирнэ үү? Хаяа болохоор инбокс бүр ингээд дэлбэрсэн байдэн шүү дээ. Би бүр ингээд орхосоо бүр ингээд яа гэхдээ миний хувьд бол би нэг хүмүүс бас ингээд асуусан асуултанд нь хариулах би өөрөө дуртай болохоор тэгэл учрыг олдсон шүү дээ. Яаж хийж байгаа л ухаал нэг нэгээр нь ингээд хариулаад. Тэр дундаас ингээд хамгийн гоё сэтгэлд үлдсэн тийм нэг гоё мессеж ирсэн. Оо зөндөө айгүй хөөрхөштэй хүмүүс ч бүр ингээд хаяа бүр нүдэнд нулимс сэлгэнт л амар гоё өгнөд ирдэ шүү дээ. Ямар нэрийн намайг ингэж боддгийг бах та гэвэр тэрхэнүүд бас амар гоё шүү дээ. Хаяа тэгэхдээ яг тэр тусмаа ингээд нэг юм жаахан нервц зүйд ч юм уу те бүр яг ирж таарж маардаг тийм мессежүүд бас байдаг. Тэр ингээд шууд гинт ингээ хөнгөрчж байгаа юм шиг тэгэл за тэгэл яах тий гэл. Тэр бас тийм ууралсан үедээ инстаграм руу хараад уншчихвэл зүгээр болох юм байна да. Тий бас тий. Жохон муухай утгатай тийм мессеж тэр ирж ирсэн үү? Миний албаар нэг янзыг үзэж байгаа юм шиг амар доромжилсан мессежүүд ирнэ штэ хаяа. Тэр болгоны нэг чухалчилж шаарддаг баг. Үгүй тэр бас жинхэнэ мүүдээсээ шалтгаалдаг. Угаасаа өстэй ингэсэн байж байгаа нэг тийм мессеж ингээд бусдууд бол хаяа тоохгүй тэгэл тийм бас дасвал дасгаач гэж яг жаах ингэсэн байгаа дээр тийм мессеж яг нүдэнд харагдах юм бол хаяа чинь өстэй иччихгүй ирүүл хийн шүү дээ. Тэг хүмүүс нэг идэх өөртөө ингээд нэг юм би огт танихгүй өөртөө миний профайл руу орж ирж намайг бүр ингээм амар шин доромжилсан юм бичгээр би хаяа бүр яг адилхан хариу өгчдөг байхгүй юу. Үнэхээр яг бүдүүлэн үйл магадгүй гэхдээ юу юм би ч адилхан зүгээр л хүн шүү дээ. Үнэхээр ингээд тийм ингэж ингэсэн байгаа дээр намайг ингээд доромжсон юм ирэнгүүт би хаяа бүр яг адилхан хариу өгчдөг байхгүй. Тэгэхээр баг ямар бүдүүлэг гэж үгээ заяа. Уу хинэн бүдүүлэг даварсан тий. Харин тийм их даварсан. Тэр ингээд ойлгох гэж оролдож үзсэн үү? Одоо нэг сайн мэдэхгүй жиж ингэж муулаад идэг хүмүүс. Яагаад тэгээд ингэж ер нь бол тэнгүүд юм. Би бас нэг амар одоо өөрийнхөө санаа зовмор өөрийнхөө багийн нэг юм ярихад юмсан байхгүй яг одоо би яг хөндлөж явдаг манай нэг модель байдаг байхгүй юу? Хин гэдэг хэлэхгүй ч. Бүр хайтап байдаг ах үед. Би доор нь амар би бүр амар жаахан байсан. Бүр хайтап байдаг байсан гэр чи. За хүүхдэд зарим мэдчихгүй гэдэг гэж. Би амар муухай комментор нь үлдээжсэн. Тийм доромжилсан амар муухай. Тэгээ тэр үед яагаад би тэгжсэн гэхээр би өөрөө өөртөө аягүй тийм итгэлгүй байсан байхгүй. Тэг ингээд ийм хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн хүнийг харахаар ингээд надад байхгүй бүх юм тэр хүнд байгаа юм шиг санагдаад амар уур хүрээд тэгээ хатаах л ч юм уу те айгу муухай үгүй нэр яг үний хэлэхэд одоо нуух бас тийм байгаа тий яг нуухгүй яг үний хэлэхэд яг тэгжээсэй байхгүй тэгээд тэгэж бичээд тэгээд одоо бол тэр хүн тэрийг маш баг хараачгүй баг яг үний хэлэхэд гэж. Гэтэ ингээд тэр үед би одоо ингээд миний өөрийн сэтгэл санаа нэг юм өөртөө хангалуун биш учраас тийм хүний доор тийм амар муухай мүлдээжээс аахгүй. Тэгэхээр нэг бодлын би өөрөө яг тийм байдалтай үтсэн болохоор тэр хүмүүсийг бас нэг бодлын ойлгоморч юм шиг те. Нэг тийм байна. Би ч одоо нэг юм хүмүүс нэг нуухгүй л ярьчихдээ шүү дээ. Одоо яг үндэ гэж. Тий. Зүг. Би баг асуултын хариултыг авлаа. Авчлаа гэж. Олон нийтийн өмнө ч юм уу эвгүй байдалд орж исэн нэг тийм тохиолдол байгаа сэтгэлжүүлсэн. Олон нийтийн өмнө гэхдээ нэг юм бага багт л нэг үлдчихсэн юм а. Нэгдүгээр сургууль яг сурдаг байсан байхгүй юу. Тэгээ би нэг дээд 2 ангиар дээд ч лөө нэг банд юм да тэр үед байхгүй. Дурлцсан байсан байхгүй юу. Краш юм да. Угаасаа нийлэхгүй зүгээр ингээ харж явдаг. Тэгээ 0.1 би. Тэгээ 0.1 биелэлттэй. Хи хосоо гэдэг байлоо. Юу лээ? Сууч яана. Тэгээ айгуул намаас хандын болов баг үгүй ах уу гэж яг урд нь бүдэрч юмжсэн. Тэгээ тэр үед чи би чи аль хэд айгу өндөр байсан байхгүй юу. Тэгээ бодохоор инээ түрээд байгаа нэг юм өндөр хүнд унахаар чи баг мемэ шиг юм болох байсан шээ. Тэгээ өөсө тэрийг бол манай нэгдүгээр сургуулийн 3 давхарч жилөө хараагүй мараа байгаагүй бах. Өөсө харсан бах тэгэж яг урд нь бүдрээд унцаа. Ямар санагдав би тэрийг одоо хүртэл мартдаггүй шүү дээ. Яг нэрийн санаа тэр хүнийхээ царайг би сайн санахгүй байхгүй. Гэтэ тэр үед бодвол нөө төрсөн мэдрэмж яг зөв. Яг тэр мэдрэмжийг би юусэн мартахгүй байхгүй. Амар иччихсэн санаа зовоол тэгээд амжуугаагүй тарчсан гэж. Гэтэл одоо айгүй гоё дурсамж болоод байна. Одоо бодохоор инээж чадаад байгаа ба. Тэр үедээ болохоор өстө би бас нэг яг амар эвгүй байдалд орж исэн юм байна. Яг нэг крашлдаг залуугийнхаа өмнө гэдэг байхгүй юу? Бас бүдэрч унсан. Үгүй бүдэрч унаагүй. Та нар чи яа крашлдаг өмнө тэгээд идэв чи. Гэхдээ яагаад ч юм цаанаасаа бүр яг бусад хүмүүс яажууд гайгүй байгаа хэрнээ.
яг краша харангуут л нэг бүр ингээл амар сандраад. Уус идэв шүү дээ. Харин яг тийдэг тий. Уус идэв шүү дээ. Тэгээ би яг 10 жилдээс ахгүй тэгээд спорт зааланд ингээл хуцамцаа солиод би тамир орох гол гүүгээл орсон чи маа краш үүд зогсож байна. Тэгсэн чи тэндээс нэг бөмбөг ирээл миний нүүрэн дээр бүр панк гэдэг. Тэгээд би бүр нүүр мөрүүлээд нөгөө толгоо манар зандрал гайгүй юу гэж ирээлсэн юм. Үгүй бас нүүрэндээ барыг гайгүй зүгээрээ баярлаа гэж. Чамаагаас гайгүй юу гэж асуусан байна. Намайг л давхраараа шоолж инээжсэн. Тэр чи бас арай гайгүй байна гэхгүй. Надад ч тийм баг байхгүй. Зүрхэн гараад өстэй. За ингээд үзэгч та бүхэнд тайн цагийн сайтын краш нэвтрүүлэг хүргэлээ. Энэ удаагийн дугаарт үзэсгэлэн төгөлдөр бүсгүй төгс маань бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн. Баярлалаа танд. Баярлалаа. Намайг сонсон баярлалаа.